Залуусын дуу хоолойг дэмжигч Төв Баян Үнжүүл Манлайлал төрийн бус байгууллага. За сайн байцгаана уу, нэмэлт цэнийг нэвтрүүлэг маань цоошин өнгөтөрөх цоошин зочинтойгоор та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаараар Төв аймгийн Бөөр шийсний мэс заслын эмч Дарь Сүрэн маань оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өнөөдөр бидний урилгыг хүлээн аваад энд хүрэлцэж ирсэнд баярлалаа. Баярлалаа. За. Наваач гэсэн нэвтрүүлэгт орж оролцуулж байгаад бас баярлалаа. За тэгэхээр юуны төрөнд та үзэгчдэд бид нарт өөрийнхөө талаар танилцуулаач. За. Намайг Дарь Сүрэн гэдэг. Би одоо Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын засагт Бөөр шийс дамжуулах замын мэс заслын эмчийн ажил хийдэг. За Төв аймгийн угуул юм байна. За та ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох оролсон бэ? Мэс заслын эмчээг. За ямар ч гэсэн нэг эмч болох шаардлага бол байсан. Яагаад тэгэхээр манай ээжийн жоохон бас 10 жил тахад хүүхэд тахад жоохон биеийн өдөө эмнэлгээр бас яваад за өөрийн сайхан намдж өгөхгүй ийм байдалтай байдаг байсан. Тэгээд бас эмч болох хүсэлтэй байсан. Тэгээд дээрэс нь яагаад ч одоо уран чимэг багшийн хичээл дээр жоохон төлөв сонирхож ингэж явж байгаа. Хими хичээлтэй бас арай гайгүйсэн ангийнхнаасаа. Тэгэл явж байгаа л конкурс өгөхөд хэн юу чаддгаараа конкурст тэгэл хими хичээлээр конкурстаа энэ сургуулийг бас авч ирсэн. Тэгээд зүгээр их сургуульд нэг 6 жил сурч явах хугацаанд бол би дотрын эмч болох уу, зүрхний эмч болох уу, эсвэл халдвартын эмч болох уу гэдэг энийг бол ингээд сонгоо явуулдаг. Тэгээд энэ юугаараа мэсцлийн эмчсэн. Тэгээд мэсцлийн эмч бас сонгох гол юм болохоор мэс заслын эмчилгээ хийгээд шууд үрдэн өгдөг нь өөрөө одоо энэ мэсцлийн эмчийн мэргэжлийг сонгох бас гол юм болсон доо. Хаалгаа хийгээл үрдэн гардаг тий. Дотрын эмч гэхэд одоо нэг эмээр нэг хүнийг эмчлээ. Тэгээд тэр хүнээс сайхан намддаг ч гэсэндээ эргээд бас дахиж яг тэр зөвөрөөрөө ч юм уу тэр өвчний шалтгаанаараа эргэж үзүүлэх бас ийм тохиолдол зөвхөн дотор гэлтгүү бас эмийн эмчилгээ шаарддаг салбаруудад байдаг учраас мэсцлийг сонгосон баг л та. Эмч хүн ер нь сурч дуустдаггүй гэдэг дээ. Ажил мэргэжлийн хүртэл одоо байнга сурч боловсрч яхахыг шаарддаг тийм онцлогтой байх тийм ээ. Та ер нь хэрхэн мэргэжилд дэвшлүүлж байна? Бидэд одоо жишээ нь би одоо яг төгссөн үедээ одоо сургууль төгссөн үедээ би одоо яг 2010 онд хэмжээ мэргэжлийг эзэмшижсэн. Тэгээд яг тэр үедээ одоо бичдэг байсан одоо эмчилгээ эмнүүд одоо өнөөдөр 20 он болоход бол ерөнхийдөө үндсээрээ худалдаалагддаг нэр нь өөр байна. Үйлчилгээний механизмын цоошин эмнүүд гарч ирж байна. Би энийг мэдгүйгээр одоо жишээ нь таныг ч юм уу нэг зөөрт ирэхэд энэ эмийг мэдгүйгээр би хууч 10 онд хэрэгжилж исэн эмийнхээ эмчилгээг танд үргэлжлүүлэх юм бол энэ бол таны хувьд сэтгэл хангамжгүй байна. Хоёрт нь гэх юм бол тэр эмийг мэдгүйгээр би бол мэдээж хүнийг сайн эмчилж чадахгүй, орчин үеийнхээ зохицож чадахгүй гэсэн. Хоёрт нь гэхээр нөгөө эмч нарыг тасралтгүй сургалтын ийм програм байдаг. Энэ нь юу гэхээр жилд 6 кредитийн одоо сургалтанд суусан байх ёстой ийм шалгуур одоо эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргадаг. Тийм учраас эмч нар бол тасралтгүй сурдаг гэдгээ тэр 6 кредит сургалтыг жилд биелүүлснээрээ тэрийг одоо эрүүл мэндийн хөгжлийн төв рүү явуулаад миний эмчлэх эрх маань сунгагдаж явдаг. Одоо жишээ нь яг энэ дээр нэг жоохон настай эмч нар жишээ нь настай эмч нар байлаа гэж бодоход тэр хүмүүс одоо хэрвээ нөгөө мэдээллийн шинжилт сургалтанд хамрагдаагүй бол тэр хүмүүсийн одоо үед бичдэг байсан пенцлинч гэдэг юм уу, амцлинч гэдэг юм уу энэ юмнууд бол өнөөдөр бол харцангуй бараг хэрэглэнээс
хасагдах маягтай болсон. Тэр антибиотикт өгдөг нямж бараг одоо үед байхгүй болсон юм байх жишээ. Тийм учраас Хамтрагч Агцоо нэгдэл. бүх эмчнэр тасралтгүй суралцдаг да. Би ч гэсэн хичээж явна. За. Хүний биед ер нь мэс хүргэх амар гэдэг бах тийм. Та ер нь хамгийн анхны хаалганы хандлаар яриач. Миний хувьд анх надад амар санагддаг байсан. Тэгээд одоо нөгөө харьцангуй ингээд өдөр бүр хийгээд ингээд тэрхээр амар тэр хүний өмнөөс өөрийгөө тавьж болно бодох хэрэгтэй гэж боддог л доо. Гэхдээ бас зарим тохиолдолд тэхгүй нөгөө өдөр тутам хийдэг болохоор тэхгүй юм байгаад байна. Гэхдээ би бас өөртөө яг энэ дээр бас шөмжлөлтөд хандж байгаа. Яг одоо мессаж лэмжлэгээ хийх гэж байгаа хүний оронд өөрийгөө тавьж бодох хэрэгтэй юм байлээ. Би анх оюутан байхдаа 6 дугаар курстэй хамгийн анх хуралгаа авах мессажл хийжсэн. Мессажлийн эмч болох хамгийн анхны зорилт бол мохор олгон мессажлээ. Мохор олгон мессажл өөрөө ингэдэг байхгүй мохор олгон мессажлыг юу гэж хэлдэг вэ гэхээр мессажлийн эмч нар мохор олгон мессажлаар анхны мессажлийн эмч болоод мохор олгон мессажл дээрээ тэр хүн уннаа гэж амар мундаг мессажл босныхоо дараа ч гэсэндээ мохор олгон мессажл дээрээ уннах, бүдрэх, асуудал үүсэх юм тохиолдол байж магадгүй шүү гэсэн үг л дээ. Тэгэхээр их төвхтэй байсан. Хүмүүнд ажгүй идгсэн ч гэсэндээ хаалганы явц жоохон төвхтэй, айсан сандарсан тийм байсан. Түүний лүн сумаас ирсэн мохор олгон хурц зөрүүсэл гэдэг оншоор хагалгаа хийгдэж байна. За эхлэх үү тий. За ерөнхийдөө хуралгаа авах мессажл маань дуусч чинь хэвлийн хөндийгөө хааж байна. Тийм байна да ах мессажл. За залуу эмч нарт ер нь мэрэгжлийн ур чадвар гэхээс илүү таны хувьд одоо заавал байх ёстой нэг чанар одоо байдаг бах. Яг ямар чанар гэдэг юм бол ерөнхийдөө бол нэг сургууль төгсөж байгаа үе би өөрөө бодоход юм мессажл одоо эхлээд ч мэд чинь нэг 6 жилээр төгсөөд ерөнхий эмчээр төгсдөг. Тэгээд тэр үед ингээд яг өрх дээр ажиллаа, сум дээр ажиллаад ингээд хүн үздэг байхад мессажл эмчилгээ ерөнхийдөө тийм ерөнхий ингээд нэг эмгэг жамч гэдэг юм уу эсвэл одоо ерөнхий хүний биедээ ямар процесс явагдах тухай ном дээр онлайн мэдээлэл байдаг хэрнээ бодит практик дээр практик их муутай төгсдөг юм болов гэж боддог. Тэгээд залуу эмч нар ерөнхийдөө бол үзүүлж харуулж байгаа эмнэлэгт нэг эмнэлгийн тусламж авах гээд ирсэн хүмүүсийг өөрийнхөө ээж, аав, эмээг, өвөөг гэр бүлийнхнаа байна гэж бодож
тусламж үзүүлвэл эцсийн хүртэл явандаа мэдгүй ч болно. Яг гэвэл би ээж аваагаа би өөрөө мэдгүй байх нь бол ахмад эмчээсээ асууна. Ахмад эмч нар маань бэглэн хажууд маань ном байна, зөвлөх байна. Тэгээд болохгүй бол бөөнөрөө хамтарч үзээд ингээд шийдэж болно залуу эмч нар. Энэ бол алдаа гарахаас сэргийлэх хамгийн том хандлага чанар л гэж байна. Ахмад эмч гэснээс одоо таныг мэс засалж болоод энд ирэхэд одоо ингээд таныг чиглүүлээд одоо багшлаад гэх юм уу явдаг байсан. Одоо мэрэгжил нэгтээ тийм ахмад эмч байгаа юу? Байлгүй хоо. Энэ болгонд заав зөвлөдөг анагаахын номыг заасан багш гэж бас байна. Тэгээд тэрэн дээрээ болохоор бас мэсцлийн эрдмийг бас зааж сургасан юм багш маань байдаг. Намайг төгсч ирэхэд 12 он төгсч ирэхэд Монголын гавь тэмч, төв нас тэмч байсан, мэлгдэж авсан. Түүнгийн өнжүүлсэн хайраатай. Түмэн эмчийнхэн тэгээд түмэн эмч маань ирээд тэгээд эмч маань өөрөө энэ мэсцлийн албыг Төв аймагт одоо бүх үндэс суурийг тавьсан юм хүн. Тэгээд өдөрт бид бүхний хийж байгаа энэ мэс заслын арга барил бүх юмыг тэр хүн одоо суурийг тавьдсан байсан. Тийм бэлэн суурин дээр бид хэд ирээд тэр хүнээр өөрөөр нь заалгаад ингээд гэсэн. Анх түмэн эмч маань олон тийм том одоо хамгийн ур чадвар шаардсан мэс засал бол маш их хийсэн. Тэгээд тэрэн дотор намайг ирэхэд нэг цөсний чулуутай хүмүүс Төв аймагт одоо ч гэсэн их байдаг. Тэгээд цөсний чулуутай хүмүүс их хагалгаанд ордог гэсэн, мэс засалд ордог гэсэн. Тэгээд би түмэн эмч маань хаалаа гэдэг би болохоор ингээд цөсний мэс засал хийж байхад нэг шархаад хэлээд одоо хаалгаа хийх бодит орчныг нь харуулж өгöd ингээд туслах хэмжээр түмэн эмчтэйгээ баг 3 жил цуг ажилласан. Угаа 3 жил биш юм байна. Ерөнхийдөө бол одоо хүртэл эмч маань зөвлөж байгаа. Гэхдээ тийм аа тэгээд эмчийн туслахаар ингэж ажиллаж исэн цаг хугацаа одоо миний ерөнхий бас ингээд өнөөдрийн ажиллаж байгаа одоо туршлага, хандлага энэ бүх юм бол эмчийн маань одоо ачаал юм да. Тэгээд энэ зөвшөөрөнийг ашиглаад түмэн эмчтэй баярлалаа. Таны одоо өргөжлөл болоод ажиллахыг хичээнэ. Таныг одоо яг тань шиг байж чадахгүй ч гэсэндээ хичээж ажиллана гэж бас багштай хандаад хэлээ. За баярлалаа. Таны ажлын нэг өдөр ер нь яг яаж өнгөрдөг вэ? Өглөөнөөс орой болтол ч гэдэг юм уу? Ерөнхийдөө миний нэг ажлын өдөр гэх юм бол өглөө ажилдаа ирээд бид хэд яг ингэдгэлтэй нөгөө амбулаторийн эмч буюу одоо гаднаас ирсэн хүмүүс үйлчлүүлдэг хэсэг байдаг. Тэгээд хэвтэн эмчлүүлэх хэсэг ингээ хоёр янз байдаг. Миний бодлохоор одоо хэвтэн эмчлүүлэх хэсэгт одоо эмнэлэгт нөгөө мэс заслын эмчилгээ хийхээр хэвтэж байгаа улсуудаа бид хэд ингээ хуваарлаад аваад тэгээд одоо мэс заслын эмчилгээгээ төлөвлөөд ингээ хоорондоо зөвлөд ингээ хаалгаа мэс заслын өдрөө толгойлоод ингээ мэс заслыг хийгээд ингээ явдаг. Тэгээд өглөө яг нэг өдрийн юу гэх юм бол өглөө 9 цагт ажилдаа ирлээ. Тэгээд өглөө нөгөө нэг хариуцж авсан өвчтнүүдэд бид хэд ерөнхийдөө хөөж ингэж эмчилдэг юм зарчимтай л да маань тасгинууд. Тэгэхээр нөгөө нэг хариуцж одоо өчигдөр мэс засал хийсэн, уржигдөр мэс засал хийх гэсэн, маргааш мэс засал хийх гэж байгаа хүн, өнөөдөр мэс засал хийх гэж байгаа хүн. Тэгээд энэ хүмүүс ингээд хүмүүс хэвтэж байгаа. Тэгээд энэ хүмүүсээ эхлээд иргэн өөрчн ямар шоу онсон байна, янз бүрийн хүндрэл гарч байгаа одоо өдөж онсон юм, халуурсан юм, илэрсэн юм гэх юм. Ингээд ерөнхийдөө үзчихээ тэр хүмүүсийн өдрийн эмчилгээг зөвслэр ингээд явдаг байгаа. За энэ хооронд нөгөө нэг урологийн эмч буюу одоо нөгөө бөөрийн мэс заслын эмчээр болохоор одоо миний би ерөнхийдөө Төв аймагтаа бас нөгөө яг энэ мэргэжлэр болохоор одоогоор ганцаар ажиллаж байгаа учраас урологийн шаардлагатай хүмүүс нөгөө амбулатороор ингээд үзүүлдэг тэр хүмүүсээ завсраар нь үзнэ. За тэгээд өдөөс тэгээд гялс тэр хүмүүсээ нөгөө мэс заслын завсраар үзнэ. Одоо өглөө очиод хүмүүсээ гялс ингээд тоор эргэлт хийчихэд тэгээд нөгөө мэс заслууд ээлжлээд ордог. Өдөөс өмнө өдөөс хойш гэдэг. Өдөөс өмнө нэг юм 2 юм 3-аас мэс засал
гурван мэсцэл ороод үдээс хойш нэг нь ордог ч юм. Тэгээд тэр хооронд амтарах хүмүүсийг үзээд үдээс хойш бүр гарч ирээд одоо шинэ хөвцөн хүмүүсээ хүлээж аваад бас имчилгээ юм. Ингээ явдаг байгаа. За орой хардаг. За тийм. Таны хамгийн олон цаг ингээд зогсоогоор хийж исэн мэс засал. Яг ямар төрлийн хаалга байсан бэ? Би нүг төгсч ирээд одоо хожаад 12 онд нэг хийгдсэн мэсцлээд байхгүй. Тэгээд тэр бас жоохон одоо жоохон сонир мэсцэл ирсэн санагддаг. Яасан мэхээр нэг хүн ирсэн. Тэгээд хүлээ авах дээр би нөгөө бид хэд чинь нөгөө дуудагт хуваартай нэг 10 хоногийг даагаад ингээд явдаг байхгүй. Мэсцлийн ерөнхийдөө өвчнүүд чинь дандаа яаралтай, дандаа шүн ирдэг шүү дээ баг хийхтэй. Тэгээд бид чинь нөгөө хариуцж байгаа 10 хоногтоо хэрвээ одоо жишээ нь яаралтай хуруулгын мэс засалж байдаг юм уу, өөр бусад яаралтай цус алдсан дотор гадуурч байдаг юм. Энэ тохиолдолд мэсцлийн эмчнэр нь дуудаад тэгээд хаалгаагаа өөрөө өөрчилж төлөвлөд ингэж. Тэгээд 12 онд болохоор яасан гэхээр хевлийн буюу хөндөд эрхтний цооролтой юм хөрсөхгүй үзлэхээр тэгээд тэр хүний хаалгыг одоо бихайн эмчтэйгээ за тэгээд ингээд хийсэн. Тэгээд бихайн эмчтэйгээ тулгын эмч багийнхан өдөр оролцсон байсан. Тэгээд тэр хаалга яасан бэ гэхээр ходоод нь цоорсон хүн байсан. Одоо би энэ хүнийг бол санаж байна. Одоо энд ингээл нацтай сайн эмчээ дандаа зөрдөг байхгүй. Тэр хүний ходоод нь цоорсон. Ходоод нь цоороод ингээ хевлийн руугаа бид хэд явж идсэн юм тарцсан гэсэн үг шүү цаадгаа. Тэгэхээр чи хевлийн дотроо нэг хэдээтэй ходоод нь цоорсон. Тэгээд нөгөө ходоод цоорсных нь яг доотлолт нь цэснийх нь хүүд байдаг байхгүй. Тэгээд цэснийх нь хүүд руугаа бас нөгөө хоолунд нь гоож байгаа. Тэр яцаа бас эдэлцэн. Тэр хүний ходоодыг нь өөлж таяарч аваад тэгээд цэснийх нь хүүдийг аваад тэгээд нөгөө эдэн доошо тарчингууд мохор олгоог нь үтсэн чинь олгоо нь бас амар ингээ гадуураа ингээ идэгтэй. Мохоохоор нь энийг нь аваад тэгээд эвлийг нь аваад ингэсэд өгөхгүй. Гэхдээ ер нь яг миний сая хэлсэн энэ юмнууд яг бодит амьдрал дээр ингээл гурлаа цуг ер нь бол өвддөг. Тэгээд одоо бодох жоохон сонио алгаа шийсэн. Энэ амар удаан нэг 9 цаг маг үргэлжилсэн. Орой нэг 11 цагт ороод өглөө нэг ажил зөвлөх хатлаа зогсчихлээ. Тэгээд дуусчихсан. Тийм. Засалч бас хэцүү юм тий. Тийм олон цаг тэгээд зогсоо. Тэгээд дандаа тийм явдал тохиолдохгүй л дээ. Бас харцсан гайгүй. Тийм. Та ер нь хүүхдүүдтэй мэргэжлийн өвлүүлнэ гэж боддог уу? Тийм. Яг өөр хооронд хүүхдүүдэд тавиад бодоод уу? Тийм. Үгүй гэж боддог шүү дээ. Яагаад хэрэг шүү дээ. Одоо манай хүүхдүүд намайг бас ингээд гэртээ амар ингээд цагийг зарцуулсангүй гэд бас тэгжин л та. Тэгэхээр бас жоохон гэртээ зарцуулдаг цаг нь арай бага байгаа. Эмнэлэг дээр амар олон цагийг зарцуулдаг байхгүй. Би яг энийг ингээд бодож ирсэн. Бодож байгаа за хүүхдүүдтэй арай өөр мөрчлөлтэй болгох зүгээр юм уу гэд бодсон байхгүй. Яагаад тэгэхээр би нэг би ч бас хүн шүү дээ. Хүүхэн чинь хүний амьдралын хугацааг ингээд ерөнхийдөө тооцож үзэхээр хүнд ингээд маа гэж өглөө болгоо 24 цаг өгч шүү дээ. 24 цаг өгч энэ 24 цагийнхаа за би зарим тохиолдолд өглөө 9 цагаас орой би 10 цаг хүртэл ч юм уу ингээд 10 цагаа зацуулчихж байгаа. Тэгээ гэртээ хараад нэг 2 цаг ингээд сэрүүн хүүхдтэй гэж юм гэр бүлийнхэнтэй ингээд харьцаж байгаа. Тэгээ буцаа унтаад өгч байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө гэртээ яг боддоор зарцуулж байгаа цаг нээр бага. Тийм үү. Тэгэхээр чин бусад мэргэжлийн хөвд ч гэсэндээ бас ийм зовлон жаргал бол аль алинд нь байгаа л да. Тэгтээ бас ер нь жоохон тэгж боддог шүү дээ. Тэгээд бас буруу гэж болно, зөв байж болно. За өгөөлээд юм байна да. За эдгэрээд гарч байгаа хүн болгоо одоо баярлаа гэд сэтгэлийнхаа үгийг хэлээд гардаг байх. Таны хувьд бол өвчтнөөс сонсч исэн тийм хамгийн гоё урмын үг ч юм уу? Талархлын үг юу байсан бэ? Баярлалаа гэдэг. Ерөнхийдөө нөгөө бид хэдийн нөгөө мэсцлийн өвчин жоохон бусад мэрэгжлийн одоо анагаахын зөндөө олон салбарын өвчнүүд шүү дээ. Тэгээд энэний хувьд болохоор мэсцлийн өвчнүүд болохоор бас харьцангуй нөгөө нэг үр дүн
сайн гардаг. Гэхдээ зарим тохиолдолд бас ингээл бүтлгүүдэх тохиолдол байна. Эсвэл жоохон ингээл удаа идэх ч юм. Гэхдээ ерөнхийдөө нөгөө нэг одоо жишээ нь бөөрийн буглаач байдаг юм уу? Эсвэл таг шээсэн ингээ хаагдаад ирсэн хүн эмнэлгийн тусламж аваад одоо мэсэл эмчилгээ хийхэд гэсэн үг шүү дээ. Шууд өрдөг өгдөг. Тэр хүний нөгөө нэг асуудалтай юм шууд арилдаг байхгүй. Тэгэнгүүт тэр хүн баярлаа гэд хэлжсэн манай өслөж байгаа тийм хүмүүс баярлаа гэд хэлэх нь бол маш гой санагдаг. Тэгээд юу гой санагдаг вэ гэхээр амар зөөртэй ирчээд тэгээд зөөр нь ингээд мандцсан байгаа байдал бол өөрөө нөгөө чин сэтгэлийн баярлаа гэдэг л та. Чин сэтгэлийн. Яг тэгэхээр тэр хүн чинь амар хөдөлгөөнтэй ингээд эсвэл явж чадахгүй ч юм уу эсвэл бүр өстэй хар үлсэн сутгацсан надтай ч ярьж чадахгүй ч юм уу тийм тохиолдол их олон байлтай мэсцлийн үжинд. Тэгээд тэр хүн тэгэхэд одоо яг ингээд эмнэлгээс гараад эдгээр гараа явахдаа зүгээр болсон чин сэтгэлээс баярлаа гэж хэлдэг байхгүй. Тэгэл ихэнх нь л тийм байдаг. Тэгээд баярлдаг. Тийм гоё. Аха. За эмч хүний хамгийн тийм харамсалтай мөч бол хаалгаа хийж агаад хаалгааныхаа үеэр өвчтнөө аварч чадалгүй алдах тийм үе байдаг баг. Танд тийм зүйл тохиолдож ирсэн үү? Сая ингээд баярлаа гэл амар гоё би боддоор тэр хүмүүсийг одоо бичсэн чинь одоо эсрэгээр бүрийн онгоцоос яг ерөнхийдөө бол маш олон тохиолдол байна л да. Маш олон гэхээсээ илүү ерөнхийдөө тийм тохиолдол бол байдаг. Мэс заслын эмчилгээ бол өөрөө маш том эрсдлийг дагуулж идэг учраас би түрүүлжсэн тийм нэг яадаг вэ гэхээр бид хэд одоо тэр үйлчлүүлж байгаа хүнийг одоо өөрийнхөө найз эсвэл гэр бүлийнх ингэж бодоод хамгийн боломжтой хувилбарыг сонгодог. Ерөнхийдөө бол мэс заслын эмч нөгөө нэг шийдвэр бас маш их гаргадаг. Тэр хувь хүний хувьд, ар гэрийнхний хувьд, хамт олонныхны хувьд тэр мэс заслын эмч бол маш том шийдвэр гаргадаг. Энэ шийдвэр нь зөв буруу хэсгээс үл хамааран ерөнхийдөө шийдвэр гаргах шаардлага гардаг. Жишээ нь 88 настай хүн мэс заслын эмчилгээнд орох боллоо гэж яаралт мэсэл эмчилгээ. Тэгэхэд тэр хүн мэс заслын эмчилгээ хийх энэ үед болохоор яах вэ гэхээр ширээн дээрээ одоо жишээ нь тэр хүн хаалганаасаа унтж хаалганд сэрч чадахгүй байх магадлал хэдүү вэ? Эсвэл энэ хүн мэс заслын эмчилгээ хийлэхгүй байж байгаа гэрийнхэнтэйгээ цуг 15 хүн амьдарч чадахгүй юу гэд иймэрхүү юмнуудыг хооронд нь дэнслэх шаардлага гардаг. Тэгээд ар гэрийнхний хүсэлт байна. Тэгээд бид хэд мэс засал хийгээд бас амжилтгүй болсон тохиолдол бас байдаг. Энэ бол бас хэцүү. Тэгээд мэс заслын одоо орон дээр гэдэгтэй ширээн дээр одоо мэс заслын эмчилгээ хийж дуусаад тэр хүн сэрхгүй байсан тохиолдол бас байдаг. Тэгээд иймэрхүү тохиолдол бол хэцүү. Тэр хүний хувьд ч тэр одоо тэр хүний ар гэрийнхэн гээд маш олон хүмүүс бас энэ хаалгаа амжилттай байгаасаа гэж залбираа. Эсвэл одоо шүтлэгтэй хүмүүс нь лам харахуудаа үзүүлээ залбирдаг хүмүүс нь залбираад ингээд байж байгаа. Тэр хүмүүст энэ одоо муу мэдээг дуулах энэ хүч бол бас энэ ч юм хэцүү шүү дээ. Хэцүү. Тийм тохиолдол бол бас байсан. Гэхдээ ерөнхийдөө бол мэс заслын эмчийн хувьд шийдвэр гаргах буюу одоо сая одоо боломжуудыг хооронд нь ингэж нэг дэнсэлж шийдвэр гаргах энэ юм бол маш хариуцлагатай. Энэ бүгдээс бодоход хүн амьдралын цаг хугацааг дуртай зүйлээ хийж өнгөрөх ёстой гэж боддог. За тэгээд
дуртай зүйлийг хийх хүн одоо нэг ойролцоогоо дунджаар нодингийн тоод байхгүй. Дунджаар нэг монгол хүмүүсийн наслалт нэг ойролцоогоор 75 орчим 73 орчим болж байгаа 75 73-аас 75 болж байгаа болсон нэлээд өндөр болж байгаа. Тэгээд энэ цаг хугацааг хүн эрүүлэх юм бол амар чанартай. Өвдөн гэдэг бол амар сонир өдрөн шүү дээ. Өвдөн гэдэг бол маш хүчтэй, зовлонтой. Өвдөн гэдэг бол чанаргүй амьдрал гэхгүй. Чанаргүй. Тэгэхээр би зүгээр хүмүүст хандж хэлэхэд энэ одоо 75 хүртэлх насыг Монгол хүний ерөнхийдөө тийм гэж хэлсэн шүү дээ. Энэ 75 хүртэлх энэ насыг болохоор эрүүл өнгөрөөхөөсэй гэж бодож байна. Эрүүл өнгөрөх арга бол маш олон арга байна. Тэгээд адгийн наацхан сүүлийн үед тэгсэж байгаа тархалтаас урьдчилан сэргийлэх ёстой. Тархалтыг урьдчилан сэргийлэх маш олон арга байдаг. За нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол хангалттай хэмжээний ус ууж явах ёстой. Гуравдугаар гэх юм бол мэдээж хорт зуршил. Тэгээд өөрөө болгоомжлол амар чухал. Сая 19 он хийсэн доогоор бас автослоос болж бас зөндөө олон хүмүүс бас энд тийм л шүү. Тэгэхээр энэ бол болгоомжлол амар чухал. Тэгээд дээрэс нь эрүүл мэндийн боловсролыг заавал эзэмсэх ёстой гэж боддог. За тэгэхээр өвдснийхаа дараа биш өвдөхөөс өмнө илэрээ явж арай гэж зөвлөж байна. За тий. За тэгэхээр одоо та бас залуу үеийн төлөвлөл байна тий. Одоо залуустай чиглэсэн асуултаас. Ер нь бол таны нүдээр өнөөгийн нийгмийг яг ямар байна гэж харж байна? Залуустай хандаж бас юу гэж хэлмээр байна? Өнөөгийн нийгмийг за ямар том асуулт вэ? За би ерөнхийдөө нэгдүгürt залуучууд дуртай мэргэжлийг сонгох нь амар чухал юм шиг санагцсан. Дуртай ажиллаа. Энэ бол өөрөө амжилттай ажиллах тэгээд аз жаргалтай бас амьдрах их үнцэн гэж бодож байна. Бид рүү ярьсан шүү дээ нөгөө яасан бэхээр нөгөө жишээ нь яг би нэг бурхан ахтар амар шүтгүүлдэг. Гэхдээ ер нь бол бурхан бидэнд нэг 24 цаг өгчлөө гэдэг шиг тэгээд энэ ажил дээр амар олон цагийг зарцуулдаг учраас энэ зарцуулах цагаа гоё дуртай хийх юм бол тэр хүн дуусч байгаа ч гэсэн амьдрал нь дуусч байгаа ч гэсэн би аз жаргалтай амьдсан шүү. Яг би дуртай байсан. Би дуртай ажлаа хийж байгаа учраас ажил нь өөрөө бүтэмжтэй байна. Тийм учраас тэгээд энэний ингээд үнцийг ингээд бодоод ангууд ерөөсөө конкурст амар чухал үе санагддаг шүү дээ. Гэхдээ би өөрийгөө яг конкурст үедээ амарлаг ингээл ухаантай эмчийн мэргэжлийг сонгоол ингэсэн гэж бас бодохгүй байна л да. Ээж аавын эцэгхийн эсвэл сургууль хөгжүүлэгч багш нарын нөлөө амар чухал фактс. Тэгээд дуртай мэргэжлээ сонгочвол залуучууд маань ажиллаа сайн хийн. Ажлаа бол чин сэтгэлээсээ хийж таарах бах тийм. Тэгээд дуртай юм хийж байгаа юм чинь нөгөө цаг хугацааг өнгөртнө. Энэ бол өөрөө амжилт юм гэсэн. Тэгээ өөрөө дуртай юм хийсэн учраас аз жаргалтай амьдралаа гэж бас өөрийнхөө амьдралыг сүлдэн дүнж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр нөгөө мэргэжлээ сонгох үе бол бас чухал. Ээж аав нар багш нар энэ дээр бас ингээд шатгаалтай гоё арга хэмжээнд даваад дуртай мэргэжлийг хүүхдийн гоё авьяас чадварыг нь сарж байгаа тэрийг нь сонгож өгөх чухал. Тэгээд ерөнхийдөө бол залуучууд болохоор хийж байгаа ажилдаа бас чин сэтгэлээсээ ханддаг. За тэгээд төрсөн эх орноо төрсөн нутгаа бас бодож явах хэрэгтэй юм шиг санагдсан юм аа. Тэгэл төрсөн нутагтаа бас гоё хийсэн юмтай байх юм бол бас өөр хоочтой бас гоё хэлэх юмтай. Энэ бол өөрөө бас амьдрал нь би нөгөө нэг данаа ингээд нөгөө амьдрал нь бас ингээд настай хүмүүс ерөөхдөө залуучуудыг бол арай илүү өвчлөгдөд нь шүү. Тэгээд тийм хүмүүстэй ингээд ярьдаг, хөөрдөг, сэтгэлийн хаваалцдаг, бас сэтгэл зүйн эмчилгээ хийдэг тэр бүгдийг ингээд сонсож байгаа. Тэр хүмүүсийн зөвлөгөө өндөр сонсож байгаа бас хийсэн юмтай. Тэгээд хүүхдүүдтэй гоё хэлж ярих юмтай. Тэрийг гоё бичиж үлдээдэг, эсвэл хэлж загтдаг.
ийм байх хэрэгтэй гэдэг юм. Тэгэхээр нөгөө бас хийсэн юмтай байна гэдэг чинь гоё шүү дээ. Тэгэхээр залуучуудыг бас хөдөлмөргүйгээр сайхан амьдрна гэж байхгүй. Хөдөлмөрийн үр шимийг бидэд хүртэнэ. Тэгэхээр чин сэтгэлээсээ бүх юмд хандж байгаарай гэж залуучуудтай хэлмээр. За баярлалаа. Өнөөдөр ер нь ингээд бидний урилгыг хүлээн аваад энд ирээд надтай ярилцаад ингээд нэг оройг өнгөрүүлсэнд маш их баярлалаа. За Нэмэгц цэнийг нэвтрүүлэх юм байна. Энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийнхын дугаараар уулзлаа баяртай. We used to hide under the covers, serenade each other with careless melodies.